Яй. Тийм үгээс юм захиалсан тэрийгэ задлж үзэх чинь. За нэг нь гаргая лөө. За ийм 5 ширхтэй аймс захиалсан. Загвар магвар нэл амир хөөрхөн ирсэн байна. Гэтэ материал нь жаахан муу санагдчих. Дараа бөөсөрч магадгүй л. Гэтэ яг юм хөөрхөн. За. Дараагийнх нь болохоор энэ дүүдээ авсан юм аа. Манай дүү нэг үдээсээ юм гутлаа амир гоёор үдмээр ин гэдсэн. Тийм үдээсэн дээрээс ингэ зүүчт юм билээ. Бантаг. За. Бурхан минь ямар амар том юм бэ. Энд чинь юм билээ. Энэ амар хямдхан нэг ширхэг бүтээгдэхүүн нэмэх ёстой гэдээ хар нэмсэн 2000 хэдэн вон гэдсэн. Материал нь жоохон мяал юм. Гэхдээ яг өмсчхөр. Бэтмен лөө. Бэтмений зурагтай. Нэгт бараг надад томдох юм шүү. Уулын 37 эрдмэр гэж захиалсан чинь жоохон том л ирчих. Я дараагийнх нь энэ болохоор ингээд нөө пүүз мүзээ угаахтаа энэ дотор хийгээд угаачт юм билээ. Тэгвэл нөө угаалгын машин цохогдохгүй дотроо юм арцгаар юмтэй. Энд ч харин хүрх ирсэн юм шүү дээ. За миний гол хүссэн юм энэ шүү дээ. Пажама. Энэ л материал нь өстой хөөрхөн байна. Үннүүдийг бод яг санахгүй байна. Хэрвээ явал бичлэгээ эвлүүлвэл үнийн хажууд нь гад тавьчих. Бараг таарчих юм шүү. Энэ л өстой материал нь хөөрхөн. Тэ чүүрсэн биш шүү. Энэ бас дэж хөөрхөн. Материал нь бас дэж хүн байна. 107 сард аялалд явах гээд нэг иймэрхүү зуны юмнууд авсан. Юмнууд авсан ч гэжтэй нэг юм өвгөл авсан. Энэ л дэж хүн материал нь дэж хүн байна. Оноогоор өгвөл 10-8. Энэ пажама бас 10-8. Яг уу 10-10 биш байгаа нь өнгөн жаахан би нэг нэлээд цав цагаан гэж утсаа чинь жоохон бэж өнгөтэй юм байна. За тэгээд царан. Энэ болохоор нөгөө нэг левчүм өмсөхгүй байгаа үедээ өхний товчууд алдалдаг. Энэ юм байна. Ингээл энэ уутыг аваад наачдаг. За эднэрийг яг би задлаад үзсэн. Гэхдээ дахиад шинээр задлаа гэж байна. Энэ болохоор нөгөө нэг аял маялд явахдаа авч явдаг юм нэг удаагийн хальчуурнууд юм билээ. Задлаад норхоор ингээд том болчдөг. Гэхдээ боцныг бодвол нэг том биш юм билээ.
Нэгийг задлаад үзвэл. Ингээл нэг салбитын хэмжээтэй юм уу бараг. Ингээд норгочхоор ингээд яг гоё юм. Чихтэй алчуур бими яарчсан ч болохоор. Ер нь л нотос салбитэг болж болно, хуураас салбитэгч болж болно гэх юм. Энэ бас яг адилхан заяа. Энэ болохоор биений алчуур гэсэн. Нэг удаа хэрэглэж болох. Бид энэ аялал маялалд явал угаасаа ачаа амир их болохоор хэцүү байдаг байхгүй юу? Тэгээд нэг овор бахтай иймэрхүү нэг удаагийн алчуурнууд аваа явуул зүгээр юм болов уу гэж боддог юм. Буудлын алчуур хэрэглэхээр жоохон муухай санагдаад идэв. Ийм том. Энэ л дэжгүүл юм байна. Нэлээд том яг биений алчуур болчхоор л юм байна. Тэгээд энэ болохоор нөө цэмэглэгч power bank манка хийчих болохоор юм гошлонг. Ингээл яг хөрхөн нэг цэмэглэгч орол аман шууд ингээд соронзор наалтч. Энэ соронз нь бүр амар сайн бит. Тэгэхээр хаягдана гэж айлтгуул. Тэгээд энэ нөгөө томруулдаг тол одоо амар их хүмүүс рeel хийгээд байгаа штэ. Нөгөө утсан газраа ингээд томруулж харж зургийг авдаг. Энэ тол байна. Энэ болохоор нүдний шилний сав. Бас аялалд явхад овор бахтай гэж бодоод миний нүдний шилний сав жоохон овортой байхгүй амар пивер том. Энэ болохоор ингээд усны хамгаалттай. Дээрээс нь бас шилийн хамгаалч нь. Тэг яг нүдний шилний хэлбэрээр тийм бариул намар хөрөх. Тэгэхгүй эдгээр дандаа ер нь гайгүй л хэсэн нэг 2301 тэр хавцаал хэсэн санагдчих. За энэ болохоор нарны цай. Энэ бас дэжгүй өрсөн материал ер нь гайгүй шүү. Би нөө нарны харшилтай болохоор халуун наранд яг биеэрээ явахаар харшлаад биендээгүй жоохон юм туураад улаагаад байдаг. Тийм болохоор ийм нарны цай өмсөж. Цахилгааны баг гэж юм жаа. Жахан гацалтай. Материал нь эсэхгүй. Нэг зомбил өмсчихөөр л. Гэтэ би бол нэг жоохон нэвсгэр өмсөе гэж бодоод том эрзмээр авлаа гэсэн чинь ер нь яг л таарж шүү. Хитээ ямар эрзмээр авцсан юм болоо. Жижигийг авцсан юм бах та. За хамгийн сүүлх. Энэ болохоор юм бүхтэй өмд. Энэ ихтэй зурган дээр амар гоё харагдчихсан бохгүй юу? Тэсээ чи ингээ материал нь жоохон амар сонир материал. Харахад нэг юм хямдхан харагдахаар тийм материал. Энд л нэг 10-аас 5 л өгөх юм байна. Энэ 10-аас 8 цахилгааны нэст тооцвол цахилгаан дээр 2 оноо алтлаа. За эднэр үл яах вэ? 10-аас 10. Энэ алчуур 10-аас 7. Ягаад гэвэл сонсныг бодвол хитрхи нэгхэн байна. Тэгтээ яах вэ? Нэг удаа хэрэглэхэд л айтайх. За нэг иймэрхүү л андаа. Баярлаа.